Өнөөдөр та бүхэнтэй алгасал баярын тушаалыг сахин үлдгэсэн сэдвийн хүрээнд Бурхны үгсээс судлая. Хүмүүс ер нь Библийг их уншдаг. Библийг дэлхийн бестселлер гэж үздэг байхаа. Библиэр дамжуулж Библи дотор байгаа Бурхны авралыг олж авахын тулд хүмүүс Библийг уншиж, судалдаг. Тэглээгээд Библийг хичнээн уншсан ч тэд Бурхны жинхэнэ хүслийг ойлгож чадахгүй. Бурхны өгсөн авралын замаар хэрхэн алхахыг олж мэдэх нь хүний мэрэгэн ухаан, ойлголтоор бол огт боломжгүй зүйл юм. Тэд харавч яадаг уу? Ис ухаардаг. Сонсовч үл сонсдог. Сэтгэл барьж ойлгож чаддаггүй. Библийг 100 удаа, бүр 1000 удаа уншсан ч Бурхан ирээд тайлбарлаж өгөх хүртэл Библийг ойлгож чадахгүй байгаа нь Бурхны үг үнэхэрийн юр бусын нууцлах. Та бүхэн ч үннийг хүлээн авахаасаа өмнө эдийн цэцэрлэгийн түүх яагаад Библиэд бичигдсэнийг огт ойлгодоггүй байсан байх. Учир нь Библийн 66 ном нь Бурхны даалд нууцлах хүслийн дагуу бичигдсэн байдаг. 2-р Петр 3-р бүлэгт Библийг дур зоргоороо тайлбарлаж, буйуулах нь өөрсдийгөө сүрэлт хүргэн гэж хүртэл зааж өгч байна. Хамгийн гол нь хэрэв бид энэ дэлхий дээр ирэх аврагчийг хэн болохыг тодорхой олж мэдэхгүй бол бид хизээч мөнхийн Тэнгэрийн хаанчлалд хүрэх замыг олж чадахгүй юм. Алгасал баярын тушаалыг сахин үлдгэж, Бурхан хэдийн Мосегийн үед, Мосегийн хуулиар шинэ гэрээний үед ч Есүс Христ зааж өгсөн байдаг ч ертөнцийн сүмүүд үүнийг сахидаггүй. Хачин байгаа биш үү? Тэд Библийг хэдэн 10, хэдэн 100 удаа уншсан ч энэ хэсэг нүдэнд нь тусдаггүй. Бурхан биечлэн заагаагүй сүм, шинэ гэрээ алгасал баярыг хизээч олж илрүүлж чадахгүй. Өнөөдөр энэ талаар Библиэс судалж үзье. Гэтэл 12-р бүлгийн 5-р ишлэл дэх Бурхны үгийг харцгаая. Та нарын төлд соггүй, нэг настай эртүүл байх ёстой. Та нар түүнийг хонь эсвэл ямаанаас ав. Уг сарын 14 хүртэл түүнийг байлгаж, нар шингэх үед Израилийн хотол түмний чуулган даяар тэдгэрийг нядал. Тэд бас цуснаас нь авч, тэрхүү хургийг идэх айлын 2 хатавч ба тотхон цуснаас нь нялах ёстой. Тэд галд шарсан махыг нь эсгээгүй талах ба гашуун ногоотой хамт тэр шөндөө идэх ёстой. Аль ч хэсгийг нь түүхийгээр эсвэл бүхлээр нь усанд чанаж идэж болохгүй. Харин толгойгүйг нь гидс дотортой нь галд шарж ид. Та нар аль ч хэсгийг нь өглөө болтол үлдээж болохгүй. Өглөө болоход үлдсэнийг нь галд шатаах ёстой. Та нар түүнийг идэхдээ бэлхүүсээ бүсэлж, хөлдөө гуталтай, гартаа таягтай, яаравчлан ид. Энэ нь эзний юу гэж байна? Алгасал болоо. Би тэр шөнө Египт орон даяар явж, Египтийн нутаг дахь уугнуудыг хүм мал гэж ялгалгүй бүгдийг цохиж, Египтийн хамаг бурхтад ял шийтгэл буулгана. Би эзэн. Та нарын байгаа гэр дээрх цусна. Та нарт тэмдэг болно. Би Египт газрыг цохих үедээ цусыг хараад та нарыг алгасах учир сүүрлийн ямар ч гамшиг та нар дээр буухгүй. Энэ өдөр та нарын хувьд дурсгал болж, та нар үүнийг эзний баяр болгон. Яа гэсэн байна? Үе уламжлан үнийг үрдийн зарлиг болгон тэмдэглэ. Ингэж хэн тушааж байна? Бурхан энэ алгасал баярыг үе уламжлан тасралтгүйсэх гэж тодорхой айлдсан байна. 17-р ишлэлээс цааш нь уншийе. Та нар бас эсгээгүй талхны баярыг тэмдэглэ. Учир нь яг энэ өдөр би төг түмнийг чинь Египт нутгаас гаргасан юм. Тиймээс та нар энэ өдрийг үе уламжлан үрдийн зарлиг болгон тэмдэглэ. Бурхан алгасал баяраас эхлээд бүх баярыг тэмдэглээсэй гэж хүсдэг. 12-р бүлгийн 43-р ишлэл. 43-р ишлэл. Эзэн Мосе Аарон нарт алгаслын зарлиг ийм байна.
Ямар ч гадны хүн үүнээс идэж болохгүй. Харин мөнгөөр худалдаж авсан боол бүр хоцлуусныхаа дараа үүнээс идэж болно. Түр суугч эсвэл хөлсний хүн үүнээс идэж болохгүй. Үүнийг нэг гэр дотор идэх ёстой. Та нар махнаас нь ямар ч хэсгийг гэрээс гадагш гаргаж болохгүй. Ямар ч ясыг нь хугалж болохгүй. Израилийн даяар хотол түмэн үүнийг үйлдэх ёстой. Хэрв та нартай хамт байгаа ирмэл хүн алгаслыг эзэнд тэмдэглэхийг хүсвэл бүх эр хүйст нь хоцлуусныхаа дараа л үүнийг үйлдэхээр ойртог. Тэр хүн уугуул нутгийнхантай адил болно. Харин хоцлуулаагүй ямар ч хүн үүнээс идэж болохгүй. Энэ зарилгуудыг Мосегийн хуульд бичиж тэмдэглэсэн. Алгасал баярын талаарх зарилгийг 13 дугаар бүлэг рүү очиод харъя. 13 дугаар бүлгийн 8 дугаар ишлэл. Тэр өдөр чи хүүдээ намайг Египтээс гаргахад эзэн миний төлөө хийсэн үйлсээс болж ингэсэн юм гэж хэл. Үүнийг гартаа тэмдэг, нүднийхээ хоорондох санамж болгож, эзний хуулийг амандаа байлгах. Учир нь хүчит мутраараа эзэн чамайг Египтээс гаргасан билээ. Тиймээс жил бүр тоолсон цагт нь энэ зарилгийг сах. Ийхүү бурхан Израильчүүдийг Египтээс гаргаж, Цүү зүгийн бал урсдаг Канаан нутаг руу хөтлөхийн өмнөхөн алгасал баяр гэх ариун баярыг тэмдэглэхийг тэдэнд тушаажээ. Алгасал баяр тэмдэглээгүй Египтчүүдийн байл болгоны ууган нь үхэж, хүнээр бол ууган хүүхэд нь, мал амьтнаар бол бүх ууган төлөв нь үхсэн. Ийм үлэмж гамшигтай тэд тулгарсан. Гэсэн хэдий ч алгасал баяр тэмдэглэсэн Израиль айл өрхийн хувьд бурхан бүх гамшигыг алгасан өнгөрүүлж, энэхүү алгасал баярыг жил бүр тоолсон цагт нь тэмдэглэл гэж бурхан биечлэн тушаагаад энэ нь нэгэн төрлийн зарлиг болж Израильчууд үе уламжлан тэмдэглэж ирсэн. Гэсэн ч цаг хугацаа өнгөрч алгасал баярыг тэмдэглэх боломжгүй нөхцөл байдалтай тулгарсан байдаг. Хожим нь Йосия хааны үед алгасал баярыг тэмдэглэж буй тэмдэглэл гардаг. 2 дугаар хаад 23 дугаар бүлэг. 2 дугаар хаад 23 дугаар бүлгийн 1-р ишлэлээс харцгаая. Тэгээд хаан хүн илгээж тэд түүн дээр Юда болон Иерусалимын бүх ахмадыг цуглуулав. Хаан болон Юдагийн бүх ирчүүд, Иерусалимын бүх оршин суугч, мөн тахилч нар, иш үзүүлэгчид болон их баг бүх ард түмэн түүнтэй хамт эзний өргөө рүү явсан бөгөөд эзний өргөөнөөс олдсон гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив. Гэрээний ном гэсэн нь хуулийн үг тэмдэглэсэн ном. Одоогоор бол Библи. Хуучин гэрээний Мосегийн 5 ном. Гэрээний номын бүх үгийг тэр тэдний сонорт уншив. Хаан багны хажууд зогсоод тэрээр эзнийг дагаж өөрийн бүх зүрх бүх сэтгэлээрээ түүний тушаал, гэрчлэл, зарилгуудыг сахиж энэ номд бичигдсэн гэрээний үгсийг гүйцэлдүүлнэ гэж эзний өмнө гэрээ байгуулав. Бүх ард түмэн уг гэрээнд нэгджээ. Ингээд Йосия хааны үед алгасал баярыг тэмдэглэсэн 21-р ишлэлд гарч байна. 21-р ишлэл. Тэгээд хаан бүх ард түмэнд гэрээний энэ номд бичигдсэн ёсоор, өөрөөр хэлбэл Библиэд бичигдсэн ёсоор өөрийн бурхан эзэнд юу тэмдэглэхтун гэсэн бэ? Алгаслыг тэмдэглэхтун гэж тушаав. Үүнээс өмнө тэд алгасал баярыг тэмдэглэж чадаагүй байв. Алгасал баярыг тэмдэглээгүй үедээ тэд бурханд мөрөхийн оронд элдв шүтээнд мөргөж үйлчилсэн. Ийм харамсалтай үйл явдал өрнөсөн. Харин ариун газраас олсон гэрээний номын нэг ёсондоо Библийн агуулгыг унштал өдийг хүртэл өөрсдийнх нь хийсэн бүхэн бурханы хүслийн эсрэг, бурханд биш, өөр бурхтад үйлчилж байсныг ухаарч говцаа уран халаглаж буй талаар 2 дугаар хаад номд тэмдэглэгдсэн байна. 22 дугаар ишлэл. Израилийг шүүдэг байсан шүүгчдийн өдрүүдээс ч
Израиль болон Юдагийн хаадын бүх өдрүүдэд ч энэ мэтээр алгаслыг тэмдэглэж байгаагүй билээ. Дэндүү харамсалтай үйл хэрэг. Бурхан алгасал баярыг үе уламжлан тэмдэглэл, жил бүр товсон цагт нь үүнийг сах гэж тодорхой тушаасан. Гэтэл ард түмэн үүнийг сахиж чадаагүй. 23 дугаар ишлэл. Харин Йосия хааны 18 дугаар онд Иерусалим хотноо эзэнд алгаслыг сахисан юм. 24 дугаар ишлэл. Түүнчлэн эзний өргөөнөөс дахилж Хилкиягийн олсон номд бичигдсэн. Хуулийн үгсийг гүйцэлдүүлэхийн тулд сүнс дуудагчид, шидднүүд, терафим, шүтээнүүд болон Юдагийн газарт ба Иерусалимд үзэгдсэн бүх бузрыг Йосия хөөн зайлуулжээ. Библиэд бичигдсэн үгийн дагуу харахад Бурханд үйлчлдэг улс оронд шүтээн шүтэх явдал газар авсан байж. Иймээс Йосия хаан Библиэд тэмдэглэгдсэн үгсийн дагуу бүх шүтээнүүдийг устгаж бүх ард түмнийг алгасал баяр тэмдэглүүлсэн байгаа юм. 25 дугаар ишлэл рүү очие. Мосегийн бүх хуулийн дагуу өөрийн бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа эзэн өөд иргсэн түн шиг хаан түүний өмнө ч байгаагүй. Түүнээс хойш ч гарсангүй. Йосия юр бусын онцгой юм хийгээгүй байхаа. Алгасал баярыг Библиэд тэмдэглэгдсэн Бурханы зарилгын дагуу зөв тэмдэглэсний дараа Бурхан Йосиягийн тухайд дараах байдлаар үнэлгээ өгсөн. Бүх зүрх, бүх сэтгэл, бүх хүч чадлаараа Бурханд бүрэн үйлчилсэн хаан. Тэгвэл алгасал баяр нь шинэ гэрээнд хэрхэн биелсэн бэ? Матай 26 дугаар бүлгийг нээцгээе. Хүн төрлөختнийг аврахаар энэ дэлхийд ирсэн Есүс Христ ч мөн алгасал баярын зарилгийг Бурханд итгэдэг бүх хүн бүрэн төгс сахихыг хүссэн. Матай 26 дугаар бүлгийн 17 дугаар ишлэлээс батлая. Эсгээгүй талхны баярын эхний өдөр шавнаар Есүс дээр ирж танд зориулан алгасал баярын зоогийг хаана бэлдүүлэхийг та хүсэж байна гэж асуухад тэр хотод нэгэн хүн дээр оч түүнд багш миний цаг ойртож байна. Би танад шав нартайгаа алгасал баярыг яан гэсэн бэ? Тэмдэглэн гэсэн хэмээн дуулах гэв. Энэ үг та бүхэнд хэцүү санагдаж байна уу? Есүс алгасал баяр сахисан л бол Есүст итгэдэг хүмүүс ч мэдээж яах ёстой билээ. Алгасал баяр сахих нь Бурханы зөв зарилгийг сахиж буй хэрэг биш үү? Египтээс гарах үед Бурхан алгасал баярын зарлиг тогтоосон. Мосегийн хуулинд жил бүр тогтоосон цагт нь сахиж мөрдөхийг тушаасан. Йосия хаан Хизкия хааны үед ч эдгээр зарилгийн дагуу сахисан байдаг. Шинэ гэрээний үед Есүс энэ алгасал баярын талаар юу гэж хэлсэн бэ? Одоо үүнийг сахих шаардлагагүй тул сахихгүй гэж хэлсэн үү? Энэхүү алгасал баярыг танайд тэмдэглэн гэж дуулах хэмээсэн. 18 дугаар ишлэлийг дахин харцгаая. Тэр хотод нэгэн хүн дээр оч түүнд багш миний цаг ойртож байна. Би танад шав нартайгаа алгасал баярыг тэмдэглэн гэсэн хэмээн дуулах гэв. Шав нар Есүсийн зааварснаар үлдэж алгасал баярын зоогийг бэлдэв. Алгасал баярт бэлдээд зооглож буй дүр зургийг харцгаая. 26 дугаар ишлэл рүү очие. Тэднийг зооглох зуур Есүс тал хаваад юрөөсний дараа хуваан шав нартаа өгөөд "Мэйд, энэ юу гэсэн байна? Миний бие гэлээ." Тэгээд тэр аяг авч талархал өргөөд тэдэнд өгөнгөө "Үүнээс та нар бүгдээрээ ууцгаа. Энэ нь гим нүглийн уучлалын тулд олны төлөө урсгах гэрээний цус минь юм." Ийхүү тэр тэдэнд алгасал баярын талх дарс өгсөн. Хуучин гэрээнд хураг ямаагаар тэмдэглэж ирсэн алгасал баярыг яагаад шинэ гэрээнд Есүсийн мах цусыг бэлгэддэг алгасал баярын талх дарсаар тэмдэглэх болсон юм бол 1-р Коринт 5 дугаар бүлгийн 7 дугаар ишлэлийг харцгаая. 5 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Та нар эсэгдээгүй юм шиг
Шин зурсан гурил байхын тулд хуучин хөрөнгийг цэвэрлэ. Учир нь юуны хураг гэсэн бэ? Алгасал баярын хураг маань болох хэн бэ? Есүс алгасал баярын хурагны бодит болж энэ дэлхийд ирсэн. Тиймээс л шинэ гэрээнд алгасал баярын хураг болж ирсэн. Есүс Христийн мах. Есүс Христийн цусаар алгасал баяр сахидаг байхаар Есүс гэрээлж тэрхүү гэрээг шинэ гэрээ гэж нэрлсэн биш үү? Луг 22 дугаар бүлгээс харцгаая. Луг 22 дугаар бүлгийн 7 дугаар ишлэл. Алгаслын хургийг нядлах. Эсгээгүй талхны баярын эхний өдөр болов. Есүс Питер Иохан нарыг илгээн явж бидний зооглох алгасал баярын зоогийг бэлтгэв. Тэд түүнд биднэр хаана бэлдүүлэхийг та хүсэж байна вэ гэхэд тэр тэдэнд харагтун та нарыг хот руу ороход ваартай ус авч яваа хүн таарлтна. Тэр хүний орох гэрт дагаж ор. Тэгээд та нар гэрийн эзэнд багш маань шав нартайгаа алгасал баярын зоог барих. Зочны өрөө хаана байна вэ гэж хэлүүлж байна гэрээ. Тэр та нарт дээд давхрын тавилгатай том өрөөг үзүүлнэ. Тэнд бидэнд зоог бэлтгэжээ. Тэд явж түүний айлцнаар бүгдийг олж алгасал баярын зоогийг бэлтгэв. Энд ч бас Есүс алгасал баяр сахихаар Питер Иохан хоёрыг илгээж бэлдүүлсэн байна. Шавнар заавар ёсоор нь алгасал баярт бэлдээд алгасал баярын зоог барьж буй дүр зургийг харъя. Хуучин гэрээнд бодит хургаар алгасал баяр сахиж байсан бол шинэ гэрээнд сүнслэг алгасал баярын хураг болж дэлхийд ирсэн. Христийн мах цус идэж уух тогтолцоо бий болгосон. 19-р ишлэлээс уншийе. Тэр талх авч талархал өргөөл Хуан тэдэнд өгөхдөө энэ бол та нарын төлөө өгөх миний бие мөн. Намайг дурсаж үүнийг үйлд гэж айлдав. Тийм эцгээсний дараа тэр мөн аяг авч аяган дотор юу хийсэн бэ? Алгасал баярын дарс хийсэн аяг аваад энэ аяг нь хэний төлөө вэ? Та нарын төлөө урсах. Миний цусаар тогтоогдох. Юу гэж байна? Шин гэрээ юм химээгээд алгасал баяр шин гэрээг байгуулсан. Тэгвэл юуны улмаас Есүсийн махыг идэж цусыг нь уух ийм тогтолцоо бий болгосон юм бол шалтгаан байх ёстой, тийм үү? Иохан 6 дугаар бүлгийг нээцгээе. Иохан 6 дугаар бүлгийн 53 дугаар ишлэл. Есүс тэдэнд үннээр би та нарт хэлье. Хэрв та нар хүний хүүгийн махыг идэж цусыг нь уухгүй л бол өөрөөр хэлбэл хүний хүүгийн мах Есүсийн махыг идэж цусыг нь уухгүй бол та нарын дотор юу байхгүй вэ? Ам байхгүй. Амтай байх эсэх нь Есүсийн мах цусыг идэж уусан уу? Идэж уугаагүй юу гэдгээс хамаарна гэдгийг Есүс ийм бичлэн зааж байна. 54-р ишлэл. Миний махыг идэж цусыг уугч нь юу гэсэн байна? Мөнх амьтаа бөгөөд би түүнийг эцсийн өдөрт амьлуулна. Миний мах жинхэнэ хоол, миний цус жинхэнэ ундаа мөн. Миний махыг идэж цусыг уугч нь миний дотор байж би ч түүний дотор оршин байна. Амьд эцэг маань намайг илгээсэн бөгөөд би эцгээр амьдрахын адил намайг идэгч нь мөн надаар амьдрна. Есүсийн махыг идэж цусыг нь уугаагүй хүний дотор ам огт байхгүй. Би түүний дотор, тэр миний дотор байх боломжгүй гэж Есүс хэлсэн. Есүсийн энэ үгийг байгаагаар нь авч үзвэл ертөнцийн сүмийнхэн Есүсийг өөрсдийнхөө дотор байдаг гэдэг нь тэр чигтээ худал үг. Тэд хизээ алгасал баяр сахисан юм. Иш үзүүлэгчид бүгд алгасал баяр тэмдэглэсэн. Есүс ч Питер Иохан нарыг хүртэл алгасал баяр тэмдэглүүлсэн нь Библиэд тодорхой бичигдсэн байхад ч бусад сүмүүд энэ талаар уншсан ч сүнслэг байдлын хувьд ухаардаггүй. Есүсийн хүслийн дагуу үйлцсэн гэж сайн мэдээний 4 номд тэмдэглээстэй байсаар байхад ч тэд үннийг эсэргүүцэж үгүйсгэсээр байгаа. Тэгэхээр яаж Бурхан тэдний дотор байх вэ дээ? Яагаад гэвэл Есүс
Би та нарын дотор, та нар миний дотор байх арга зам бол үүнээс өөр байхгүй гэж зааж өгч байна шүү дээ. Матай 26 дугаар бүлэгт алгасал баярын талх дарсыг Есүс юу гэлээ? Миний мах, миний цус гэсэн биш үү? Бурхан өөрийн мах цусыг ямар үнэн, ямар зарлиг болгож тогтоосон бэ? Алгасал баяр гих зарилгаар дамжуулан тогтоосон. Тэгвэл алгасал баяр сахидаггүй хүмүүс хизээч мөнх амьтаа байж чадахгүй. Мөнх амьгүй бол Тэнгэрийн хаанчлал явж чадах уу? Яагаад тэр үү? Бурханы хаанчлал руу мөнх ам хүлээн авсан хүн л явж чадна. Илчлэл 21-р бүлгийн 4-р ишлэлийг харцгаая. Тэр тэдний нүднээс нулимс бүрийг нь арчина. Тэнд цаашид юу байхгүй гэж байна? Үхэл гэж байхгүй. Гашуудах, уйлах, өвдөх гэж үгүй болно. Учир нь анхны юмс өнгөрөн оджээ. Цэнтид залрагч, харагтун, би бүх юмсыг шинэ болгож байна гэд бичигтун, эдгээр үг сэтгэмжид бөгөөд үнэн гэв. Цаашид үхэл байхгүй ертөнц бол Тэнгэрийн хаанчлал. Алгасал баяр шин гэрээгээр мөнх амийн амлалт авсан хүмүүс хаашаа явах вэ? Мөнхийн Тэнгэрийн хаанчлал. Тийм болохоор л эзэн минь гэж хичнээн зүтгэлээж тэр нь хоосон зүтгэл болж хувирах юм. Надад дими мөрөгдөг. Матай 15 дугаар бүлэгт ингэж тэмдэглээгүү гэж юу? Бурханы өгсөн алгасал баярын зарлиг. Энэ зарлигийг хэдийн Бурхан айл эртнээс бидний авралын төлөө төлөвлөж бэлтгэсэн. Шинэ гэрээний үед Есүс Христ энэ дэлхийд ирж шинэ гэрээ алгасал баярыг тунхагласан. Энэ бүхэн та нарын авралын төлөө, та нарын төлөө энэ гэрээг байгууллаа хэмээсэн. Тиймд алгасал баяр шин гэрээг сахихгүй байсан ч болох уу? Анхны сүм маш сайн сахиж ирсэн. Тэд тасралтгүй итгэмжтэй сахисан. Гэсэн ч манай эртний 155 онд Есүсийг тэнгэрт одсноос хойш 120-оос 130 орчим жилийн дараа алгасал баярын тухайд энэ баярыг тэмдэглэх өдрийг асуудал болгонд дэвшүүлж эхэлдэг. Тухайн үед зүүнний сүм ба Ромд төвлөсөн барууны сүмүүд алгасал баярын тухайд үзэл бодол өөр болж эхэлсэн. Ром улс бол үе түмэн харин шашин цугларсан. Нарны бурханд итгэдэг Митра шашин ноёрхсон газар нутаг байв. Иймэрхүү нөлөөлөл цөмд илдаалд шургалж эхлэн тэр нь эцэстээ амралтын өдрийг устгаж ням гаргийн мөрөглийг бий болгоод мөн алгасал баярыг устгасан. 197 оны орчимд алгасал баярын талаарх 2 дахь маргаан дэгдэв. Тэгсэн ч зүүнний сүм Есүс болон элч нарын тэмдэглэсэн алгасал баярын өдрийг бид дур зоргоороо өөрчилж чадахгүй. Бид энэ өдөрт ном ёсоор нь алгасал баяраа сахих болно гэдэг. Ийхүү тэднийг 197 он хүртэл ятгах чадаагүй хിവэр байв. Гэвч дараа нь манай эртний 325 онд Константин эзэн хаан ба Ромын католик сүм нэгдэж санаа нийлэн шашны хурлаар Нисан сарын 14-ний өдөр тэмдэглэдэг алгасал баярыг устгасан. Алгасал баярыг устгаад оронд нь Есүс Христийн амьлалт илүү агуу биш үү гэж амьлалтын баярыг чухалчилснаар Нисан сарын 14-ний өдөр сахидаг байсан алгасал баярыг дэлхийгээс бүрмөсөн устгасан. Есүсээс хойш 300 орчим жил тасралтгүй алгасал баяр тэмдэглэж ирсэн. Харин өнөө үед ямар ч сүм алгасал баяр тэмдэглэдэггүй. Тэд Бурханы хүслийг дагаж байна уу? Тэд одоо Константин эзэн хааны тушаалыг дагаж байгаа болохоос Бурханы тушаалыг дагахгүй байгаа.
Ромын эзэн хаан болохын тулд заавал нарны бурхны шашны тэргүүн болох ёстой байв. Өөрөөр хэлбэл, нарны бурханд мөрөгдөг шашны тэргүүний сургаалыг тэд одоо ч дагсаар байна. Тиймдээч тэд нарны бурханд мөрөгдөг. Ням гарагийн мөрөглийг нь хүлээн авч, нарны бурханд өрснийг тэмдэглэдэг. Христмасыг хүлээн авсан. Нарны бурхныг бэлгэдсэн юмс дүүрэн байгаагаас нь харахад, өнөөгийн сүмүүд бурханд үнэхээр үйлчлдэггүй нийлт. Сүм гэсэн нэртэй байлаа гэд сүм болж чадахгүй. Сүм гэсэн нэр хатчихад дотор нь нарны бурханд мөргөж байгаа болохоос бурханд мөргөж байгаа газар биш гэдгийг та бүхэн мэдэх ёстой. Тиймээс л бурхан тэднээс бүрэн төгс ялгах гэсэндээ зарлиг өгсөн хэрэг. Зарлиг дундаас ямар зарлиг вэ? Алгасал баяр гэх шин гэрээний зарлигийг өгснөөрөө бурханы мах, бурханы цус дотор нь урсаж байгаа. Бурханы жинхэнэ ард түмэн хинбэ гэдгийг ертөнц даяар илчилж зарлсан. Тиймээс бид бурханы мах цусыг өвлөн авсан учраас бурханыг эцэг гэж дуудах хэрэгтэй. Эцэг эхийн мах цус бидний дотор байгаа учраас тэр шүү дээ. Энэ нь бид бурханы хүүхэд гэсэн үг. Тийм ч учраас Иеремия 31-р бүлэгт шин гэрээг зүрх сэтгэлийнхээ гүнд хадгалдаг хүмүүс миний ард түмэн болж би тэдний бурхан болно гэж бий. Улмаар бурхан тэдний нүглийг яана гэлээ. Шин гэрээн дотор байгаа хүмүүсийн бүх нүглийг бурхан уучлан гэж зааж өгч байна. Та бид бурханы дэндүү агуу ёроолыг хүртэж үнэхээр л ёроол дунд амьдарч байгаа улс. Хүмүүс ирээдүй байхгүй учраас үхлээс айдаг. Бидний хувьд бол энэ ертөнцийг орхивол бурхантай уулзаж мөнхийн Тэнгэрийн хаанчлалын их нутаг руугаа явна. Ийм ёроолтой баяртай мэдээг яагаад зөвхөн бид л мэдэж байх ёстой гэж. Энэ баттай үннийг ар гэрийнхэн, гүршүүд, хамаатан саднуудаа хэлж дамжуулцгаая. Хизкия хааны үед зарлагуудыг илгээж алгасал баяр тэмдэглэл гэж бүх хүнд хэлж дамжуулсан байдаг. Тэр үед өмнө зүгийн улсыг Юда гэж, хойд зүгийн улсыг Израиль гэж нэрлэдэг байв. Солонгосын хойг шиг адилхан үндэстэн хэрнээ хойд урд гэж хуваагдсан байсан. Харин хойд Израиль алгасал баярыг тохуурхаж доогдсон. Өмнөд Юда нь алгасал баярыг ивэлтэйгээр сайн тэмдэглэсэн. Хэсэг хугацааны дараа Ассирийн довтлогооноос болж хойд Израиль эцэстээ сүрсэн. Нөгөөтэйгүр өмнөд Юда нь бурханы хамгаалалтыг авч олон зуун жилийн турш оршин тогтносон байдаг. Өнөө үед Иесус Христэд үнэн зөвөөр итгэдэг хүмүүс заавал алгасал баяр тэмдэглэх ёстой. Паул илч юу гэсэн байдаг билээ? Алгасал баярын хураг маань болох Христ ч нядлуулсан. Түүнийг ирэх хүртэл эзний үхлийг яадаг гэлээ? Тунхагладаг гэсэн. Түүнийг ирэх өдрийг хүртэл алгасал баярыг сахих ёстой. Гэтэл сахичуу замын дундаасаа судас тасрах мэт бүрэн тасарсан. Судалж үзвэл энэ талаар зөвнөл байгаа шүү дээ. Сатан цаг үеуд ба хуулийг өөрчлөн гэсэн зөвнөл бас байдаг. Уг зөвнөлийн хугацаа биелэгдэл хүлээж байгаад шин гэрээ алгасал баярыг хэн сэргээх үү? Бурхан дахин энэ дэлхийд ирээд алгасал баяр шин гэрээний үннийг ертөнц даяар тунхаглаж хүн төрөлхтөнд мөнх амийн замыг сойрхон гэж зөвнөсөн. Гэр бүлүүдээ бид бол мөнх амь авах бурханы хүүхдүүд. Өөртөө итгэх итгэлээ хизээж битгий алдаарай. Үрд мөнхөд Тэнгэрийн хаанчлалд мөнх амь аз жаргал идэх Тэнгэрийн хүүхдүүд болоорой гэж хүсэх байна. Мөн энэ мэдээг эргэн тойрныхондоо ч их дамжуулъя. Хүмүүс сонссон ч сонссон ч дамжуул гэсэн нь эцэг эхийн хүсэл болохоор үүнийг дахин захимаар байна. Алгасал баяр бол үнэхээр бидний авралын төлөө бурханы хэдэн мянган жилийн турш удирдах ирсэн зарлиг учраас алгасал баярыг үн цэнгүй гэж огт үзэх ёсгүй. Бурхан алгасал баярт ингэтлээ үн цэн өгсөн болохоор мөргөлийн ёслолоо ариун итгэл сүсгтэйгээр бурханд өргөхийн тулд
Алгасал баяртаа бэлтгийг хүсэх байна. Өнөөдрийн сургаалаас ивэл авахыг хүсээд үгээ өндөрлөе. Баярлалаа.